Сайн уу хаа? Сонь сайхан юу байна да? Сайн уу миний дүү? Харин юу ах вэ? Чамаар харин сонь сайхан юу байна? Аха, би харин ойрд ирээдүгөө их бодож байна. Надад эдийн засаг сонирхолтой санагдаад байгаа. Гэтэ яг яаж эдийн засагт болдгийг сайн мэдэхгүй юм. Тайлбарлаж өгөөч. Мэдээж сайн сонголт байна. Эдийн засагт болно гэдэг зөвхөн мөнгөний тухай биш, харин ертөнц хэрхэн ажилладгийг ойлгох тухай. Би чамд алхамаар нь тайлбарлаад өгье. Нэгдүгээрт эдийн засагч нар яг юу хийдэг вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэд нөөцийг хэрхэн үйлдвэрлэж, хуваарлж, хэрэгжиж байгааг судалдаг. Өөрөөр хэлбэл үн яагаад өсдөг? Яагаад зарим улс баян, зарим нь ядуу байдаг? Эсвэл төр засаг ямар бодлого гаргаж илүү дээр вэ гэх мэт асуултад хариулдаг. Зарим нь банкнд, зарим нь төрд, зарим нь компани болон олон улсын байгууллагад ажилладаг. Тэгэхээр тэд ертөнцийн замбраагүй байдлыг ойлгомжтой болгодог гэсэн үг үү? Яг зөв. Тэд өгдөл логикоор замбраагүй байдлыг эмгцэгттэй болгодог. За ойлгосон ахаа. Тэгвэл надад ямар чадвар хэрэгтэй юм бол? Сайн асуулт байна. Чи математикийн болон статистикийн суурьтай байх хэрэгтэй. Учир нь эдийн засаг маш их өгдөлтэй ажилладаг. Мөн шүүмжил сэтгэлгээтэй байх ёстой. Яг л таавар таах шиг. Бас бодлоо тодорхой тайлбарлаж чаддаг байх хэрэгтэй. Тэгээ мэдээж Excel, Python, R гэх мэт компьютерийн хэрэгслүүдээр ажиллаж сурах нь маш чухал. Мөн Яшин шалгалтаа англи хэл, математик, нийгмийн хичээлээр өгөх тул эдгээр хичээлдээ анхаараарай. Нэлээд хүнд юм шиг сонсогдож байна. Тэгээ заавал их сургууль сурах ёстой юм. Тийм ээ. Ихэнх эдийн засагчид эдийн засаг, санхүү, эсвэл математикийн бакалаврын зэрэгтэйгээр эхэлдэг. Дараа нь олонх нь магистр суралцаж тодорхой чиглэлээр мэргэждэг. Харин их сургуульд заах эсвэл өндөр түвшний судалгаа хийхийг хүсвэл докторийн зэрэг буюу PhD хэрэгтэй болно. Яг тогтоомын шат ахиад байгаа юм шиг юм байна. Яг тийм. Бакалавр бол level 1, магистр бол level 2. Харин доктор бол final boss шүү дээ. Мөн Монгол улсад байгаа эдийн засгаараа хамгийн сайн сургууль гэвэл миний хувьд санхүү эдийн засгийн их сургууль орно. Хамгийн өндөр шалгууртай бас өрсөлдөөнч их байдаг. Эдийн засгаар суралцахын тулд англи хэл болон математикийн ээжтэрээ 620-оос дээш оноо авах ёстой байдаг. Төлбөрийн хувьд нэг кредит нь буюу багцчээр нь 282 мянган төгрөг байдаг. Тэгээд бакалаврын түвшинд нийт 125 багцчээр судлах ёстой байдаг юм байна. Үнэхээр үнэтэй юм аа. Төлбөрийн хувьд санаа зовох асуудалтай л юм байна да. Чи өөрөө хичээгээд сайн сурч чадвал төлбөрийн хувьд санаа зовсдгүй шүү дээ. Шинэ эцэгчийн 9 орсны дараа гээд зөндөө тэтгэврийн боломжууд гарч ирдэг. Дараагийн чамд зөвлөх сургууль нь гэвэл Монгол улсын их сургууль. Түүний эдийн засгийн анги байгаа юм. Босго оноо нь 490 оноо байдаг ба англи хэл болон нийгмийн хичээлээс аль нэгийг нь сонгоод математикийн хичээлдээ 70-30-ийн харьцаатайгаар бодож оноогч нь тооцоолдог. Мөн төлбөрийн хувьд 154 мянгаас 178 мянган хооронд хэлбэрцдэг. Хэддэг чирдээ сурж байгаагаас хамаарат энэ мөнгө өөрчлөгдөнө. Гэтэ өмнө хэрсэнчсэн хичээл сурчил байвал чанд боломж гарч ирнэ шүү дээ. Тэгээд Яшин босго оноон дээр өөр зүйлийг хийхэд босго оноо гэдэг бол босго оноо. Энэ босго оноог давсаа гэж заавал энэ ангидаа орж сурна гэсэн үг бол биш. Хүүхдүүдтэй жагсагдаж хүүхдүүдтэй өрсөлдөд хамгийн дээдлийн тодорхой тооны хүүхдүүдийг авдаг байгаа. Тийм учраас ажилуулах яштерээ сайн оноо авах хэрэгтэй. За ойлгосоо хаа. Тэгвэл одооноос би өөрөө юу хийж эхэлвэл зүгээр юм бол? Би чи их сургуульд ороогүй байгаа шүү дээ. Сайн байна. Чи дараах зүйлсийг эхлээд хийж болно. Freakonomics, үндэсний баялаг гэх мэт номнуудыг унших хэрэгтэй. Эдийн засгийн мэдээг дагаж уншаад трендүүдийг ойлгох гэж оролд. Үнэгүй онлайн курсүүдээр эдийн засаг, статистик суралцах хэрэгтэй. Мөн Excel, Python зэрэг өгөгдлийн хэрэгслүүдийг өөрөө оролдож үзээд туршаад тодорхой өөрийгөө дадлагжуулах нь маш чухал юм аа. Тэгвэл би өнөөдрөөс ч эхэлж болох юм биш тий. Мэдээж их сургуулийг хүлээх хэрэггүй. Одооноосоо оюунаа дасгалжуулж болно. Мэдээж өөрийн чинь суурь, шинжлэх ухаан, нийгмийн ухааны мэдлэгүүд хэрэгтэй учраас мат, нийгэм, англи хэлээ сайн сурах хэрэгтэй шүү. Гэтэ хэцүү байх уу? Яг шууд үннийг хэлдэг хаа. Тийм ээ, амар биш. Маш их онол, тоо баримттай тулгарна. Заримдаа бодит амьдрал
тоон загварт яг таарахгүй ч тохиолдол байгаа. Гэтэ урамшуулсан их штэ. Чи ертөнц хэрхэн ажилладгийг ойлгоод зогсохгүй нийгэмд өөрчлөлт авчрах боломжтой. Ядуур, ажиргүйдэл, цаг уурын өөрчлөлт зэрэг том асуудлуудыг шийдэхэд эдийн засгийн мэдлэг хэрэг болдог. За тэгвэл би энэ замыг сонгоё гэж бодлоо. Та эдийн засгийг үнэхээр сонирхолтой болгож тайлбарлалаа. Баярлалаа хаа. Баярлалаа гэж надад ирэх хэрэггүй дээ. Зүгээр сониуч бай. Үргэлж суралц, тооноос бүү бай. Магадгүй нэг өдөр би чамайг доктор, эдийн засагч гэж танилцуулах ч юм биш үү?